нэр бас нэлээд сайрахдаг. Хүн гэдэг маань бол бүгд орчиж байгаа шүү дээ. Настай, залуучууд, хүүхэд бүгдээр орчиж байгаа. Тэгэхээр хүн болгон хүүхэд болоо хүний эрх гэж юу гэдэм бэ гэдгийг бид нэр өнөөдөр сайн ойлгодог болох хэрэгтэй. Тэгээ нарчилсан нийгэмд бид нэр хүний эрх гэл байнга яриад байгаа шүү дээ. А тэрийг л бид нэр сайн үнд зүйлээ болгоод авчгал юм бол тал талдаа ойлгоод эхлэх юм бол хүн хүнийг хүндэлж чадна. Гэр бүл дотроо ч гэсэн би энийг хүндэлж чадна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Та түрүүнд бас хэлж байсан Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа гэж одоо хэлж байсан шүү дээ. Тэгэхээр энэ Зөв Монгол хүүхэд хөтөлбөр яг одоо ямар хэдэн үе шаттайгаар хэрэгжих юм энэ Зөв Монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжснээрээ тийм ээ ямар ач холбогдолтой болохын энэ талаар бас нэг үзэгчдтэй мэдээлэл өгөхгүй юу? Мэдээж улсын хурлын сонгуульд орохтой Зөв Монгол хүүхэд гэдэг тэрийг бол мэдээж нэг жил гаруй бид нэр бүх аймагуудаар явсан хүмүүсээр сонс ард иргэдийн санаа сэтгэлийг сонссон ер нь цаашид юу хийх ёстой бэ гэдэг ажлуудыг л цуглуулсан. Тэр ажлынхаа хүрээнд бид нэр одоо үндэсний чуулганы яага зохион байгуулъя. Энэ үндэсний чуулган дээр бид нэр одоо төрийн байгууллагуудаас хувийн төрийн бус байгууллагуудаа бас сонсъё. Сонсож байгаад бид нэр эх 4 жил мэдээж нэлээд томоохон шиг өөрчлөлтүүдийг хийя. Тий. Хүүхд залуучуудын одоо юу яах чөлөө цагаа өнгөрөх газар байхгүй шүү дээ. Түрүүн би хэлсэн тэр маш олон байгууллагууд байгуулагдсан байдаг. Тэрийг хөвчлээд авцсан. Зарим нь одоо байгаа нэг нь бол зориултын бусаар ашиглагдаж байна. Тэрийг нь бид нэр ямар ч гэсэн зориултын дагуу ашигладаг болгоо. Хүүхдүүдэд зөв боловсон чөлөө цагаа өнгөрөөдөг тийм төвүүдийг бий болгоё. А тэр нэг хууль бусаар зарагцсан хөвчлөгдсөн ч гэдэм одоо үнэхээр буцааж авах болцоогүй тийм газрууд ах юм бол тэднэрээс мөнгөний нэхэмжлээд тодорхой хэмжээний мөнгө нэхэмжлээд шинээр баригдах тэр бүтээн байгуулалтад зориулъя гэсэн тийм бодлууд бол маш олон тийм санаанууд явж байгаа. Тэ. За тэгэхээр нэг үзэгч авъя. Байна уу? Байна. За танд оройн төргий. За баярлалаа. Би нэг юм асуух гэсэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилт байхгүй бас юм уу өгөхгүй байх шүү дээ төрийн банк. За. За баярлалаа. Ер нь төрийн банк хүүхдийн мөнгө өгөхгүй шүү дээ. А тухайн иргэн маань өөрийн дурын сонгосон банкаараа өөрчлүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр банкн дээр дансаа нээлгээд мөнгө авах бүрэн болцоод байгаа. Ямар нэгэн тийм мөнгөгүй болсон энэ тэр гэсэн юм байхгүй. Сар болгоныг 15 6 тэрбум төгрөгийг бол санхүүжилт болгоод шилжүүлж байгаа. Энэ дээр бол гацаж ирсэн ийм ажлууд ихэд бол байхгүй байгаа гэдэг бол хэлэх байна. Энэ мэдээ 12 сарын мөнгө бол одоохондоо орох болоогүй байгаа. Мэдээж 15-наас хойш ингээ ороо явна гэж бодож байна. За тэгэхээр нэвтрүүлэг манаас өндөрлөгдөх гэж байна. Нэг үзэгч авч байгаа. Тэгээд байна уу? Байна. Сайн байна. Бидний үрдүнгийн тэр тайзны дотор тэр хүмүүсийн хариуцлага тоосон механизмыг бий болгох юм бол тэр хорон дээр үнэхээр болохгүй байгаа их хүн зүйлүүд байна гэдэг байгаа. Үнэхээр энэ байгаа зүйлүүд тэнийг байж чадчих واخхой. Би үүсэж энэ бариулдаг механизмыг бас таа юу хийх юм дараа. Тэрийг анхаас нь суулгах гэх юм бол яг оны статьян дүгнэхэд их мондог ээлтэй байгуулгаад юм юу байгуулах юм. Яг энэ рүү яг тэр их хол их хүмүүсийн бас оролцдог гэж хэлдэг. Хоёрдугаар нь жил болгон өсөлтөөр шин тайлбар 100 топ байгуулдаг. Энэ болохоор хүүхдийн хэрэглээд нэг спорт институт гэдэг юм ярих. Нэг хүний муу нэг айдын амьдрал хийсэн компани энэ удаа хариуцлага гэдэг хэрэг талаас нь өгөн дэд санаачлахтай юм чүл манай Монгол одоо болох гэдэг тань бодсон гадаад хэлдэг хүмүүсийн хоёрдугаар Эцгийн үгтэй асуудал үүсэж шийдэгдэх. Тэгэд энийг өгөн ингээд бизнесийн байгууллага, төрийн байгууллага, бороо гэсэн зүйлийг хийгээд тохиолдож байгаа нь ямараа ярилцах юм тийм ээ. Энэ явцны гарах гэж байгаа түүх биш. Энэ юу хийж байгаа юм бэ? Тэгээд энэ бол бас эцгийн хариуцлага өгөх механизм багтаа явагдаж байна.
За танд баярлалаа. Сайн үнэтэй санал нэг хичээлээ л да. Хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ миний зүгээр бодож байгаа юм бол тухайн хорооны засаг дарга эднэр гэхээс илүүтэйгээр бид нийгмийн ажилтнуудаа нэлээд идэвхжүүлэх гэсэн тийм бодолтой байх. Тэ нийгмийн ажилтнуудын тоог бол эх оноос бол нэг 250 гаруй хүнээр болоод нэмж байгаа штэ. Яагаад вэ гэх юм бол үнэхээр төрийн бодлогыг ард иргэдэд хүргэх хүн хэм бэ гэхээр нийгмийн ажилтнууд байдаг. Хороо тийм. Яа ингээд хөдөө орон нутгаар ингээд явж байхдаа бол яг нийгмийн ажилтны үүдэн дээр бол хүмүүс овоорцсон байдаг. Энэ халамжийн асуудал юм байна, ийм хүнсний толооны асуудал юм байна гэдэг ингээд нэлээд олон ийм асуудлуудаа шийдвэрлэх гэдэг ингээд ойчлоо зогссон. Бидний юм байж бодлого бол баримталж байгаа бодлого бол юу гэхээр тэр нийгмийн ажилтан маань бол өрөөнд ажлын өрөөнд суух биш ард иргэдийн дунд очиж ажиллах хэрэгтэй юм байна. Тэднийг үнэхээр чадваржуулах хэрэгтэй юм байна. Нөгөө сэтгэл судлаач гэдээсэн шүү дээ. Нийгмийн ажилтнуудад тийм мэрэгжил эзэмшүүлэх тэр ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна. Тэгжээж гэмээр тэр нөгөө ядуу иргэд шүү дээ. Юу гэдэг юм бэ? Өөрийгөө илэрхийлэх чадвар байхгүй. Өөртөө итгэл байхгүй болсон байт юм. За би тийшээ очиач нэмэргүй үлгүүдээ би тэртээ дөрөв хасагдах юм чинь гэдэг. Ямар хүмүүс ингээд компаниас компани хооронд юм ажлаас ажил ямар сургалтаас сургалт ингээд яваад байдаг. Жохон тийм сэргэлэндөө арай жохон боломжтой тийм усууд нь тэгээ яваад байдаг. Бүр яг ядууралд орцсон иргэд бол за би тийшээ очиж нэмэр байхгүй юм байна гэдэг өөртөө итгэл байхгүй болсон. Тэр итгэлийг нь бий болгохын тулд яах ёстой юм бэ? Нийгмийн ажилтнууд мөн тэдгээр иргэдэг бол татаж ангаагаад тэр сургалтанд хамруулад ажилдаа орлоготой болох ёстой юм байна. Тэгэд Хинтээ аймаг дээр очисон л да очиод байж хахад яг тийм айлд ороход нэг 2 нэлэх хүүхэдтэй цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй. Тэгээ тэр 2 хүүхдийн цэцэрлэгээс нь халдсан байсан л. Тэгээ би тухайн орон нутгийнх нь хүмүүсээ за ямар ч байсан гэсэн энэ хүүхдүүдийг аваа ажилд цэцэрлэгт нь оруулаа гэсэн. Ирэх жилээс яах ёстой юм бэ гэхээр эхлээд тэр нөгөө үнэхээр хүнд амьдралтай айлуудын хүүхдүүдийг цэцэрлэгт аваа. Яагаад гэх юм бол төрөөс төр чинь өглөөнийх нь хоол, өдрийнх нь хоол, оройных нь хоолыг өгж штэ. Тэгэхээр тэр ядууралтайгаа байгаа эцэг эхүүдийн нуруунаас жоогож гэсэн ачаа авч байгаа штэ. Тэгээ энэ ажлыг хийх ёстой юм бэхээр нийгмийн ажилтнууд гэсэн. Нөгөө хорооны засаг дарга муу те аймаг сумын засаг дарга нар яхаа ус төржөд өөрийнхөө хамаатан садангууд гэж яриад байдаг штэ те. Бодлогын яг тэдний гаргаад үйлчлэгийг нь бол ус төрөөс ангид болгоё гэдэг тийм юмыг л бид нэр яриад байгаа юм л да. Тэгээ яг энэ халамжтай холбоотой, энэ хүүхдтэй холбоотой асуудлуудад нэлээд том тийм илтгэлийг бол би өнгөрсөн хугацаанд тавьсан. Ерөнхийдөө бол төрийн үйлчлэгийг бол ус төрөөс ангид болгоё. Тэгжээч эн чинь яг эзэндээ хүрэх ёстой юм байна. Тэгэхгүй байх юм бол маш олон телевиз радиогоор ярьж байсан шүү дээ. Нэг айлын амбард орсон чинь 3 4 гэр хадгалаа хийсэн. Яасан бэ гэхээр тэр нь тухайн сум орон нутгийнх нь засаг даргынх нь хамаатан садан байждаг. Яг тэр нэг очих хөстөө үйлчлэг нь тухайн ядуу байгаа тэ ядууралтай нэрвцсэн тэр иргэдэд очиж ийн үг гэдэг нь хэрэгэлцээд байна. Цаашид бид нар бол яг зорилттой бүлгүүд дээр очих хөстөө юм байна. Зорилттой бүлгүүд дээр очисноор нөгөө нэг хүүхдүүдийгээ бид нар зөв хүн болгож хөгжүүлэх, өсгөх тэр болцоог бий болгож байгаа гэж л бодож байна л да. Тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг нэг бүрээд өндөрлөж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг тухайн хөгжүүл нийгмийн хамгааллын дэд сайд Тамир оролцлоо. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон танд талархал хэлье. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг эх 7 өдрийн 3 гарагт орой 2 цагт одоо үзэгч та бүхэнтэйгээ уулзгална. Нийгмийн хамгааллын цаг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Жаалхуу уйлж байна. Хөөхний цултлан зодсон хойд эцэг энгэртээ тэврээд эвэлж өмөрөх байдлаа эр нөхөртөөгөө хамжин балбах ээж айдас төгшүүр сэтгэлийн гуниг зовлон ганцаардал тэр энэ бүгдийг үзэн ядаж байгаа. Амьдрал түүнд муухай харгас санагдаж байгаа. Цөхрдөл уйлмаар байгаа ч тэр зөвхөн дотроо л мэгшиж байгаа. Хазрыг нь даган урсах гомдлын нулимс хөөхний цулсан биеийг нь шархаас илүү сэтгэлд нь хүндүр байж ч магадгүй юм. Аратан хүртэл бусдаас үр зулцгаа өмөрдөг биш үлээ. 300 төгрөгийн төлөө 3 цагийн турш зэрлэгээр тамлуулах уу түүнд аз дайраагүй бол айлын эмхтэй түүнийг авраагүй бол тэр амиа алдах байж мэднэ.
Түүнийг зодуулж амиа алдсныг нь аав ээж нь нуугаад өнгөрөх байсан биз. Монголын нийгэм ийм арчаагүй, тийм муухай болтлоо ялдарчгаж. Энэ хэний буруу вэ? Энэ хорвоод хүн болж төрсөн хүүгийн буруу юм уу? Эцэгтэй зодуулах нь хувь тавилангийн золиос гэж юу? Үгүй ээ. Тэр жаалхуу айдсан дунд биш, гэрэл гэгээн дунд амьдрах ёстой. Тийм нийгэм байгуул гэж бид төр засгаа сонгодог биш гэлөө. Хүү нэг удаа аврагдлаа. Харин 2 дахь, 3 дахь удаага яах вэ? Эмнэлгээс гараад ээждээ адлуулж аавда зодуулдаг айдас дунд буцаад очих ёстой гэж юу? Хүчирхийлэл дунд амьдарч байгаа хүүгийн ирээдүгээ хэн хамгаалж, хэн хүүд гараа сунгах үүрэгтэй вүлээ? За одоо ер нь хэцүү бахтай тэгэл даалт хэлбэрээр гэр орондоо тэгэл тэгээ дарамтнаагаа өгдөл зөндөл өгөх. Тэгээ илэрж байгаа саяны хэрэг. Хүний эрх бол зөрчилтөл байдаг байхаа гэж боддог. Хүмүүсийнхээ өөрсдөө эрхийг мэддгүн болов уу? Заримдаа хуулиас мэддгүн болов уу? Яг сүүлийн үед бас ингээл янз бүрийн хүний эрх зөрчсөн ноцтой хэрэгүүд гараад байна шүү дээ. Саяхан одоо хүүхдээ 7 настай хүүхдээ зодсон хэрэг гарлаа. Тэгээд одоо тэр хүүхдийг зодсон жишээлбэл аав нь одоо ямар ч хариуцлага хүлээхгүйгээр гараа явчихжээ.